задаса Vision Vitamin-ийн читрөө байна. Ингээ өнөөдөр та бүхэндээ би pan shot-ыг хэрхэн хийх талаар зааж өгсөн юм аа. Нэр марснаас манайхаа би one wheel-тэй болсон шүү. Яаж болсон бэ гэвэл ийм болсон юм аа. Hi. Yes. Ятми. Той. Нэг юм айсан. Гараад надад. Иш, гараад. Нартлаа онгоолтой. Нартал ч байгаа нэг марсан хараа. Surprise! Woo! You like it? You like it, baby? Hi. Намайг Ширмэнгийн Бочидор гэдэг. Зураг авах болон бичлэг хийх бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Яагаад гэвэл би өөрийн бүтээсэн ямарваа нэгэн жижигхэн ч гэсэн зүйлээс маш их ирч хүч урам зориг олж авч чаддаг. Би таныг ч гэсэн энэхүү гайхалтай мэдрэмжийг мэдрээсэй гэж сэтгэлээсээ хүсэж байна. Vision Vitamin. За ингээд таньц манай эхнэр би өнөөдөр эхнэртэй pan shot-ыг яаж хийх талаар зааж өгч байгаа юм аа. Pan shot гэдэг нь юу гэвэл ингээд ямар зураг авч явахдаа хөдөлгөөнтэйгээр ингэж авах юм бол зурагдаад дээр нь бичигдсэн юм зурагдаж бичигддэг байгаа. Тэгээд хэрвээ урд нь subject нь байх юм бол тэрнтэйгээ ингэх юм бол subject нь хөдлөхгүйгээр зурагдахгүй яг хэвэндээ байна. Ард нь байгаа background нь зурагдсан. Энийг авахын тулд яах юм бэ? S mode буюу shutter speed mode-н дээр тавьж агаад хөшгөнийхөө хурдыг та өөрөө тохируулж өгөхөд сонгож өгөхөөр aperture буюу өрсций чинь болохоор камер чи өөрөө тохируулж өгөө. Зурганы чи бараа юу бараан цавир мавьтуудаар тэр байгаад нь харуулад өрсций чинь бол aperture буюу aperture чинь бол камер шийдээд гэсэн байгаа заа. Хамгийн чухал нь зөв хөшгөний хурдаа авах хэрэгтэй байгаа. Тэгээд нэлээд бас хийдэн practice шууд ийм яг тийм хөшгөөр аавна гэсэн баг харж үзэж байгаа. Хэр удаан байна, хэр удаан зурагдаж байна, хэр subject нь тод байна гэх мэт ч ингээд. Тэгээ бас хамгийн чухал нь юу гэвэл continuous out of box буюу үргэлжийн ингэж дагаж focus гэдэг. Нэг юм дээр single out of box нөхөр зүгээр байгаа юм дээр очиод фокусчод болдог. Continuous нь байнгын дагаад фокустай байдаг. Тэр хөдөлгөөнтэй багтах. Continuous focus нь амар чухал. За. Окей, good luck. Let's go. Do you wanna dance? Адвар тэгсээ бо. За ингээд манай эхнэрийн дарсан pan shot-нууд та нарт таалагдсан гэж найдаж байна. Та нар ч гэсэн бас иймэрхүү pan shot-ыг туршаад үзээрэй. Мөн бас та өөрийн авсан pan shot зургаа бидэнд илгээж жижигхэн хэмжээний уралдаанд оролцоорой гэж та бүхний бүгдийг урьж байна. Та бүхний илгээсэн бүх зургуудыг дараагийн бичлэгээр ревю хийгээд шилдэгийг тодруулах байгаа.
бас мөн жижиг хэмжээний бэлэг дагална. Тэгээ та бүхэн мөрөгнөр оролцоорой. За бай.